Цөөрийнхөө ордонд энэ сайхан өдөр Монголын тусгай олимпийн хорооны тамирчид энэ хүрэлцэн ирсэн байж байгаа. Монголын тусгай олимпийн хороо бол 5 жилийн өмнө байгуулагдсан оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд биеийн тамир спортоор дамжуулж энэ хүүхдүүдийг эрүүлжүүлэх, чирэгжүүлэх, нийгэмших, найз нөхдөд болох нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой байгуулга байгаа. Ер нь тусгай олимп гэдэг хөтөлбөр 68 онд 50 жилийн өмнө Америк улсад байгуулагдсан. 18 онд 50 жилийн хойд тэмдэглэсэн байж байгаа. Тэгээд манай энэ тусгай олимпийн хүүхдүүд энэ одоо төлөөлөл болохоор манай Улаанбаатар хотын тусгай 4 сургууль байдаг оюуны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг. Тусгай хүүхдүүдийн төлөөлөл байж байгаа. Хөдөө орон нутагт байдаг оюуны бэрхшээлтэй хүүхдүүд байж байгаа. Мөн тусгай олимпийн тэмцээнүүдийн нэг онцлог нь зөвхөн хүүхдүүдэд хамтарч багийн спортыг тоглодог. Тэгэхээр одоо хөд бөмбөг, ширээний теннист хамтарч тоглохоор манай хамтран тоглогч гэдэг ингээд зөвхөн үе тэнгийнхэн хүүхдүүд ингээд байж байгаа. Нийтдээ 28 тамирчин ирсэн байж байгаа. За бидний өнөөдөр ирсэн байгаа гол одоо тэнтэй уулзж байгаа зорилго бол одоо 7 хоногийн дараа манай тусгай олимпийн 28 тамирчин 8 багш, эмч, багийн 40 хүн нийлээд Арабын Эмират улсын Абу Даби хотод болох тусгай олимпийн зуны олимпиад оролцож байгаа. Энэ зуны олимп болохоор дэлхийн 192 орны 7000 тамирчин оролцож байгаа. Ер нь тусгай олимпийн 50 жилийн түүхэд хамгийн олон орон оролцсон, хамгийн хүчтэй, хамгийн том одоо тийм олимп болж байгаагаар онцлогтой байж байгаа. За манай Монголын түүхэд ч гэсэн урд нь орж ирсэн олимпиас манайх хамгийн их бүрэлдэхүүнтэй 28 хүнтэй ингээд явж байгаа. Тэгээд тамирчид за зорилго нь яг бид нар хүүхдүүдээ айхтар одоо медаль аваад ирээрээ ингэхгүй гэж бодож байгаа. Манай хүүхдүүд бол очиод сайхан очиод тэмцээнд оролцоод өөртөө баг уран зориг аваад юу аваад ирээсэй гэж бодож байгаа. Тамирчид нь гараа өрг. Хоёрыг за гараа өргөсөн шүү, бүгдийг бичиж авсан шүү. Тийм зөвхөн гарцсан байж байгаа тийм. За ингээд товчхон танилцуулга юм байж байгаа. Яг миний дараа манай тусгай олимп байгуулагдсанаас хойш нэг удаа зуны олимпиад орсон, нэг удаа өвлийн олимпиад орсон. Тэрний төлөө манай төлөөд удирч зөвлөн гишүүн ганц зэрэг ганц. За баярлалаа. Анх бидний холбогдсон түүх маань 2012 оны Лондонгийн олимпиад явж байгаа Солонгосын тусгай олимпийн хорооных манай олимпийн тамирчид дээр ирээд ийм олимп байдаг шүү дээ. Та нар холбогдооч гэдэг анх холбогдоод тухайн жилдээ бид нэр Солонгос улсад болсон Пинчи хотын өвлийн наадамд урилгаар оролцож байсан. Тэгээ аль биесээр анх оролцсон нь 2015 онд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод болсон зуны наадамд ороод бид нар 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл буюу нийт 12 медалийг жудо, ширээний теннис, хөнгөн атлетик гэсэн ийм спортын төрлүүдээс авч ирсэн. Анх удаа оролцсон гэхэд маш өндөр амжилт үзүүлсэн. Дараа нь өвлийн олимпийн 2 жилийн өмнө 2017 онд Австри улсад болоод бид нар мөн 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль манай бөмбөгтэй хоккейн дэмжин тоглогчдод, багийн тоглогчдод маань тусгай байрны шагналыг эзэлж ирсэн. Тэгээ өнөөдөр буюу одоо 2019 он бүгдээр ирэх 3 өдрийн шөнө 4 өдрийн өглөө бөөнөрөө явна. Абу Даби хот руу зуны наадам маань болж байна. Хүүхдүүд өгдөг тэгээд яа идэлээд одоо 5 3 сар та. Тэгээд бидний бүх юм та. Тэгээд энэ даад Монгол аяа багтдаг. Чи ямар төлөөр орж байгаа? Би одоо хөл бөмбөгөө талдаа дайвдгаа дуудаад энэ даад. Ийм бол. Чи нэрээ хэлсэн билүү? Хэлсэн. За баярлалаа. Басгалжуулагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Үеийнхээ найзуудыг манлайлж итгэл найдвар, эерэг сэтгэлгээр бэлэглэн спортын энэ төрлөөр хичээлж байгаа тамирчин та бүхэнд үнэхээр баграгч байна. Амжилт хүсч дахин баяр хүргье. Намайг бас таньж байгаах, мэдж байгаах бас хүүхэд байхдаа спортоор хичээлж байсан. Тийм учраас спорт урлагийнхантай их ойр байдаг. Тийм учраас та нарыг бас 2 дахь удаа ингэж хүлээж авч байна. Маш богино хугацаанд ийм их өндөр амжилт гаргаж байгаа багш нартай бас баяр хүргье. Тэгээд мэдээж зардал мөнгнөөс эхлээд их зовлонгуудыг одоо бас байдаг нь тамирчин хүн байна гэдэг бол тэгээд тэр багш нарынхаа үгэнд ордог ба эцэгийнхаа үгэнд ордог ба та ялангуяа дахин хэлэхэд багш нарынхаа үгийг сайн сонсох юм бол тамирчин хүүхдүүд хүн амжилт гарах бол маш их ойрхон байдаг. Тийм учраас энэ Абу Даби гэдэг хот бол Монгол орноос нэлээд хол тэр төв алгасч очино Монгол орноороо бас та нар одоо ийм одоо орны ийм амжилттай тамирчид байна гэдгээр бол бахарах байхаа олон сайхан медалууд авч ирээрэй гэж одоо дахид угсъя. Яг нь зөнцөөрөө харин тавьсан л та.
би одоо аваад үндэслэлийн лөө явж байгаа. Би олон медаль авсан. Хоёулаа ингээл уулзалт баахан медальтай. Одоо улам нэмэл ахын байгаа шүү дээ. Амжилт байлаа. За. Туга яах вэ? Хөөгөн Хардал. хадал Бүгдээрээ баяр. Инээгээр үлдээд